За бүгдээрээ нэг зүйлийг төсөөлье. Яг одоо хаалгыг чинь тогшоод танаа ээж чинь ороод ирлээ. За түүний ингээд гадна байдал, хандлага, түүний дуу хоолой яг чиний ээж гарцаагүй мөн. Гэхдээ яг үндэ тэр хүн чиний ээж биш бол яах вэ? За бид нар өнөөдөр яг энэ утга санаан дээр үүсэж бий болсон Mandela Catalog гэдэг Европсын Universe-ийн хамгийн ихний бичлэгийг үзэх болно. За бичлэгнээс өмнө жохон орчлоос та бүхэнд хэлье. Энэхүү Европсын Universe-ийг зохиогч нь Алекс Кистер гэдэг залуу байдаг. За тэгээд энэхүү залуу бол бүр бага настаасаа, хүүхэд бага настаасаа аимшигын бичлэг болон аимшигын аман зохиол, аимшигын түүхүүдэд бүр нэвт дурлсан ийм хүүхэд байсан. Нэгэн өдөр түүний талаар нэг асуулт болсон. Хэрвээ чөтгөр гэдэг эсвэл муу ёрын одоо ямар нэгэн муу зүйл нь өөрөө яг ч бас бидний бодож байгаа шиг хоёр ивэртэй эсвэл юу гэдгийг том авраг биетэй мангас шиг харагддаг биш. Зүгээр л бидний шиг одоо хүм шиг харагддаг бол яг яах вэ гэдэг асуулт түүний толгойд буусан. За ингэснээр өнөөдрийн бидний энэ үзэж байгаа энэхүү гаж одоо Европсын Universe-ийг хамгийн ихний зохиол нь YouTube дээр тавигдаж хэлсэн юм ба. За бөөнөрө хамгийн ихний бичлэгийг үзцгээе. За хоёр хончин байна. Don't be afraid. I bring good news of great joy for you and all people. Tonight, your Savior was born in David's town. He is Christ, the Lord. You will find him wrapped in swaddlecloth, lying in a manger. За ерөөхдөө яг бичлэг цаашаа үргэлжлэхээс өмнө бас нэг юм хэлэх хэрэгтэй. Ерөөхдөө яг энэ зохиолч маань бас яг юм шашны холбогдлолтой зохиоллуудад маш сонирхолтой хүн байсан. Магадгүй одоо бидний энэ үзэж байгаа хамгийн ихний бичлэг бол яг одоо нөгөө Есүс Христийг мэдлэх үеийн бичлэг байна те. За илүү нарийн ширийн юмыг бөөнөрөө бичлэгийн дараа ярилцъя. За Есүс төрхөн гэсэн юм чинь. Who lived in the city of Nazareth, she was in love with a man named Joseph. Mary was young and a virgin, but she got a very special message from an angel named. Йоо. За ямарсан Mary Joseph гэдэг нөгөө Есүсийн эцэгхийн талаар I've come to bring good news. гарах нь байна. News? For me? Сайн мэдээ нараа. Whatever God wants, I will do. За бурхан юу хүснэ бид үнийг хийх болно гинэ. За энэ хүн Жосеф үү те? Есүсээ эцэг үү? Энийг хараа. Энэ юу вэ? I will fool the shepherds. Ямар I эвгүй юм бэ? will know their greatest fear. I will know your greatest fear. Wake up, Joseph. Wake up, wake up, wake up, wake up, wake up, wake. Жосеф одоо аавыгийн сэрэгч юм тийм ээ. За нэг хоёр ончин маань. Гинт харахгүй болчлоо те. Тэнгэр харахгүй болчихсон гэсэн үг л те. Тэнгэр харахуулаад тэнгэрийн илж гараад ирлээ. Яг нүүрэн дээр нь имплант тавиад байгаа юм бол энэ бас нэг юм хэлж л байгаа. Do not be afraid, my dear shepherds. I have great news. I am your true savior. За миний хайрт хончид надаас айх хэрэггүй. Би та бүхэнд сайн мэдээтэй ирлээ гэж. Би бол та нарын агуу аврагч юм байна гэж те. Everything about what makes you human. I know what you love. I know what you dread. Йоо. За юу ч юм. За би яг нэг нь бичлэгээ ерөөхдөө 'Cause  доор нь орцуулгыг оруулчихна за. I will fool the shepherds. I will know their greatest fear. I will know your greatest fear. Wake up, Joseph. Wake up, wake up, wake up, wake up, wake up, wake. За.
За чи харж чадаагүй юу гэж байна. За юг харж чадаагүй вэ? Нэр юг харлах өнгөрч бид нэр. Би тэднийг хуурсан гэж байна. За энийг бол хэлэх шаардлагагүй бах. Мэдээж өргөд л яг мунхаг хүмүүсийн хуурах амархан байдаг гэсэн санааг бас илэрхийлж байна. За энийг бас хэлсэн зүг бах. Улам бүр одоо алхах бүрд хүндрэх гинж миний хөлнөөс дүүжлээстэй байна гэж байна. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх энэ элсэн цул миний булш болох болно. Ямар эвгүй вэ те. За миний тэнэглэл бол миний юу болох болно. Сайн унш чадсангүй. За бурхан гэж хэрвээ бурхан байдаг бол намайг авраач. Бичлэг бол өөрөө л эвгүй. Гэхдээ хэлж байгаа утга санааг нас бөөнөрөө ойлгож авах хэрэгтэй. Энэ бол яг түрүү нөгөө хэлсэн шүү дээ, тэ. Хэрвээ тэр хүн чиний ээж биш бол яг яах вэ? Тэгвэл бид нар бүр түүхийнхаа хуудаснаас Мэри их маань ингээд Есүс Христийг хөрвүүлэх болно гэд Тэнгэрээс нөгөө Тэнгэрийн илч хурж иж сайн мэдээг хүргэж өгдөг, тэ. Тэгвэл бүр анханасаа Тэнгэрээс тэр бууж ирсэн илч маань Тэнгэрийн илч одоо сахиусан Тэнгэр биш. Анханасаа муу зүгийн зүйл хийсэн бол яах вэ? За ингээд үргэлжлэх бөөнөр дараагийн бичлэгнээс хамтдаа үзцгээе. За тэгээ надтай хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Subscribe болон like дарахаа битгий мартаарай. Тэгээ бие одоорой. Bye.